Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За, контент хийх хэрэгтэй гэдгээ мэдж байгаа. Гэхдээ яг ямар сэдвээр, яаж, хэзээ хийх үү гэдэг дээр гацаад байна гэж бодоод сууж байгаа юм биш үү? За, өдөржин ажиллаад орой суухад пост бичих тэнхэл байхгүй болчдөг. За, санаа бодогдно. Гэхдээ тэр нь жоохон цэгцгүй байдаг, тий? Бичих гэхээр одоо төгс биш юм шиг санагдаад нөгөөдгөө битснээ устгахчдаг. Хэрвээ энэ мэдрэмжүүд танд танил санагдчихвэл энэ видеог алгасах хэрэггүй дуустал нь үзээрэй. Өнөөдөр би танд контент яагаад ингэж хэцүү санагддаг тэр шалтгааныг, жижиг бизнесүүдийн гаргадаг 3 том алдааг, мөн контентоо системтэй амархан хийх бодис шийдлүүдийг ярих болно. За тэгэхээр контент яагаад хэцүү санагддаг вэ? Тэгэхээр эхлээд нэг үннийг хэлье л да. Контент өөрөө бол тийм хэцүү зүйл бол биш. Харин бид контентыг буруу үнцгээс нь хараад байдагт хамаг учир нь байгаа юм. Ихэнхдээ ганцаараа бизнес эрхлэж байгаа хүмүүс маань контентыг бол нэг тийм уран зохиол эсвэл нэг мундаг маркетеруудын хийдэг зүйл гэж ойлгох гээд байдаг. Тэгээд одоо надад тийм гоё үг уран цэцэн үг хэлдэг байхгүй, би тийм мундаг ярьж чадахгүй шүү дээ гэд бодоод өөрийгөө зогсоочдөг гэсэн үг. Гэтэл бодит байдал дээр контент гэдэг бол хэрэглэгчийн асуултанд хариулж байгаа л тэр зүйлийг хэлж байгаа. Жишээлх юм бол таны инбокс ирдэг тэр асуултууд, таны өдөр бүр тайлбарладаг ямар нэгэн зүйл, за таны одоо хүмүүс яагаад ойлгодгүй юм бол гэж боддог тэр хэсэг чинь. За энэ бүхэн бол юу вэ гэхээр бүгдээрээ бэлэн контентын санаа гэсэн үг. Асуудал нь одоо бид үүнийг контент гэж харж чаддгүй, таньж чаддгүй л учир нь байгаа юм. За тэгэхээр жижиг бизнесүүдийн гаргадаг 3 том алдааг хэлье л да. Нэгд нь болохоор санаа орж ирэхийг хүлээгээд байдаг. Ихэнх хүн тэгж хүлээдэг. За санаа орж ирэхээр бичэндээ гэд бодчихдаг. Гэтэл санаа гэдэг чинь кофе угаал сууж итлгэнт тэнгэрээс тархинд нь ороод ирдэг зүйл бас биш шүү дээ. Санаа бол системтэй тэр хөдөлмөрийн үр дүн гэж ойлгож болно. Төлөвлөгөөгүй бол нэг өдөр 3 пост биччихэн тэгснээр дараагийн 2-7 хоног таг алга болчихно. Энэ бол урам хугарах одоо хамгийн хурдан зам учраас бол төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Хоёр дахь алдаа нь юу вэ гэхээр өөрийгөө бусдтай харьцуулаад байдаг. Instagram, Facebook нээж хараад ямар мундаг дизайнтай контент вэ? Энэ ямар гоё яриа вэ? Яасан их олон лайк авчихсан бэ гэж бодчихдаг. Тэгээд би ингэж чадахгүй юм байна гэд бодонгуудаа болчихдог гэсэн үг. Гэхдээ энд нэг чухал зүйл байгаа. Таны хэрэглэгч ерөөсөө төгс контентыг хүлээж байгаа биш, харин илүү ойлгомжтой контентыг л хүсдэг. Үүнийг санаж явах хэрэгтэй. Хит гоё байх гэхээсээ илүү үнэн, энгийн, бодит байхад л хангалттай гэсэн үг. Тэгэхээр өөрсдөө бусадтай битгий харьцуулаарай. 3 дахь алдаа нь юу вэ гэхээр контентыг борлуулалттай хутгаад байдаг. Шууд л одоо эхний контентоор, эхний постоор худалдаа олж чадна гэж боддог. Пост бичлээ хүн худалдаж авсангүй. За тэгэн гут урам нь хугарчдаг. Гэтэл контентын зорилго бол шууд зархад бол биш л дээ. Харин ч илүү ихтгэл үүсгэх боломжийг бий болгодогоор илүү онцлог. Ихтгэл үүсэхгүй бол угаасаа ямар ч борлуулалт болохгүй шүү дээ. За тэгэхээр контентыг борлуулалтаа хутгаж ойлгохгүй, ихтгэл үүсгэх хэрэгтэй байна гэдэг дээр анхаарах хэрэгтэй гэж. За тэгвэл контентыг амархан болгох 4 шийдлийг одоо энэ удаад хэлье. Тэгэхээр нэгт нь болохоор өөрийгөө нэг хүнтэй ярьж ийн гэж төсөөлөд үзчих. Контент бичихтэй олон хүнд гэж бодохоор тарих магадгүй гацаад байгаа байж болно шүү дээ. Тэгвэл нэг хүнтэй сайхан кофе ууж сууж байгаад ярьж ийн гэж бодоод бичих юм бол үг аяндаа л араасаа урсаад ороод ирнэ гэсэн үг. За магадгүй тэр хүн танай байгууллагын байнгын асуулт асуудаг харилцагч байна гэж бодъё те. За тэгвэл эсвэл яг 1 жилийн өмнөх өөрөө байж болно шүү дээ те. Ингэж төсөөлж бодоод сайхан ярилцж байгаа юм шиг контентын скриптээ гаргавал аяндаа контент чинь бичигднэ боломжтой гэсэн үг. Энэ аргыг хэрэглээд үзээрэй. Хоёр дахь арга нь юу вэ гэхээр асуултын контент болго. За өөрөөсөө нэг 2-3 асуулт асуугаад үзээрэй. Тэр нь ямар асуулт байж болох вэ гэхээр хүмүүс надаас юуг одоо хамгийн их асуудаг вэ гэдгийг өөрөөсөө асуугаад үз. Тэгээд ямар асуултууд асуудгийг тэрийг гаргаад жигсаагаад бичээд үзээрэй. Мөн хоёр дахь гол асуулт нь ямар зүйлийг би байнга тайлбарладаг вэ те? Үйлчлүүлэгчтэй ч юм уу хүмүүс юу ямар зүйлийг байнга тайлбарлаад байдаг юм бэ? Тэрийг өөрөөсөө асуугаарай. За дараагийн нэг асуулт нь болохоор манай салбарт хүмүүс яг юунаас хамгийн их айдаг вэ? За ийм 3 асуултанд хариулж чадах юм бол нэг асуулт чинь нэг контентын санаа бол гаргаад ирдэг. Ингээд контент санааны асуудал бол асуудалгүй шийдэгдчихнэ. Энэ аргыг хэрэглээд үзээрэй. 3 дахь алхам бол юу вэ гэхээр 3 дахь арга нь контентын нэг үндсэн бүтцийг барьж авах хэрэгтэй. Жишээлх юм бол 1-р асуудлыг нэрлэнэ. Тэгээд 2-р яагаад ингэж байдгийг нь тайлбарлана. Тэгээд 3 дахь нь яаж шийдэхийг нь хэлж өгнө. Тэгээд 4-т нь болохоор дараалалаараа бол уншигчтай, сонсогчтой, үзэгчтэй урам өгнө гэсэн үг. Ийм бүтцтэй байхад бол та ямар ч контентыг, ямар ч сэдвийг барьж аваа бичиж чадна. Тэгэхээр үүнд
битгий одоо сүр дээрээ. Энэ бол маш энгийн арга байгаа. Дөрөв дахь алхам бүгдийг нэг дор хийх гэж буурлаа гэсэн үг. За контент гэдэг бол яг үнэндээ марафон гэсэн үг. Өнөөдөр нэг сэдв бодож болно. За маргааш нь бичих, нөгөөдөр нь нийтэлчих. Ингэж задлах юм бол тарих бас илүү амар байдаг. Үргэлжлэх чадвар нэмэгддэг гэсэн үг. Тасралтгүй контент бичиж боловсруулж чадна. Эсвэл нэг өдөрт хийхийг хүсэж ивэл өглөө цайгаа уухдаа контентынхаа санааг бодож олоод за цайгаа уусныхаа дараа нэг өдрийн завсарлагаагаараа сэдвээ бодож олоод сэдвээ бодож олсон бол бичих гэж оролдоод ингээд нийтлэх юм уу юутайш бол ингэж задлж жижиг алхмуудаар хийснээр бол таны тарих амарч та контентоо тасралтгүй санаагаар дутхгүй бичих магадлал чинь өндөр байдаг. Ер нь бол судалгаагаар жижиг бизнесүүдийн 70% нь контентын төлөвлөгөөгүй байдлаас болж маркетинга дундаас нь орхидог гэж гарсан байлаа. Харин тогтмол энгийн контент хийдэг бизнесүүд бол итгэлээ нэмэгдүүлж чаддаг, борлуулалтаа бас урт хугацаанд тогтвортой өсгөж чаддаг байх нэ. Тэгэхээр та энэчнээс юуг ойлгох ёстой вэ гэхээр контент хийхийг хэрвээ та үнэхээр хүсдэг бол гэхдээ хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол цаг санаа хоёр гаргахдаа байнга гацаад байдаг бол асуудал нь та өөрөө муу байгаадаа биш ээ. Харин асуудал нь та системгүй байгаад байна. Системгүй бол контент хийхэд бас хэцүү, тууштай тасралтгүй байж чадахгүй. Харин системтэй бол контент тийм аимшигтай зүйл бол биш. Харин ч бизнесийн одоо хамгийн хүчтэй зэвсэг болдог. Хэрвээ та контентээ яаж төлөвлөж, яаж бичиж, яаж бизнесийн өсөлттэй одоо холбохоо алхамаар сурахыг хүсвэл манай сургалтанд хамрагдаж олно. Description хэсгээр манай сургалтуудын линк байгаа. За энэ видео танд таалагдсан бол та лайк дарж комент үлдээгээрэй. Бас манай сувгийг subscribe дарж бүртгүүлээрэй. Ингэснээр та дараагийн контентуудыг одоо алгасалгүй үзэх боломжтой болно. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Дараагийн видеогоор уулзъя.